Сар шинийн баярын өдрүүдэд Эрс хүүтэрч цасан шуурх шуурснаас дархан Эрдэнэ хотод олон Сэлэнг Сүхбаатар Хинтээ аймагуудын замыг хаагаад байсан. Харин өнөөдрөөс цагаагаар харьцангуй тогтвортой болсон тул бүх зам давааны замыг нээжээ. Өнөөдрийн байдлаар бол зам бол хаалттай бай. Бүх замыг бол нээсэн байгаа. Хамгийн гол нь Хөдөө орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас Хөдөө орон нутг руу чиглэж байгаа энэ замын хөдөлгөөн дээр явахдаа замын хөдөлгөөний дүрмийг баримталж хөдөлгөөнд оролцох, хурдыг тааруулж явах, хоорондын зайг баримтлах, мөн аюулгүй бүсийг зүүд занших зайлшгүй шаардлагатай байна. Өнгөрсөн жилийн сар шинийн баярын өдрүүдэд Хөдөө орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 20 хүн амнасаа алдсан бол энэ жил Хөдөө орон нутгийн замд 2 хүн, нийслэлд 1 хүн амнасаа алдсан байна. Улаанбаатарын замын цагдаагийн газар зам тээврийн ослын 1279 дуудлага иржээ. Өнгөрсөн оны сар шинийн баяр буюу 2014 оны сар шинийн баяраар зам тээвэр ослын улмаас зөвхөн Хөдөө орон нутгад 20 хүн амнасаа алдж исэн бол энэ онд 2 хүн амнасаа алдлаа. Цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр Хөдөө орон нутгийн замын албаагчид бүрэн бүрэлдэхүүнээр бас зам дээр ажиллаж эргүү шалгалтыг хийж иргэдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр бас нэлээдгүй ажил зохион байгуулалтын үндсэн дээр бас амнасаа алдсан зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр бас нэлээдгүй ажиллаа. Сар шинийн баярын өдрүүд үндсэндээ 4 хоногийн өдрүүд бол зам тээврийн ослын дуудлага бол Улаанбаатарын замын газрын мэдээ шуурга хөдөлгөөнд дээр 1279 дуудлага бүртгэгдсэн. За үүнээс 89 хүн бол зам тээврийн ослын улмаас бэртчихсэн, хүнд өнгөлөөр бэртчихсэн байгаа. За 1 хүн харамсалтайгаар бол нас орсон байгаа. Өнөөдрөөс ажил хичээл эхэлж байгаа тул албан байгууллага хамт олноороо баяраа тэмдэглэх үедээ архи согтууруулах хундаа хэтрүүлэн хэрэглэх улмаар согтуугаар автомшин жолоодох байхыг замын цагдаагийн газраас анхаарууллаа. Мэдээж энэ цагаан сарын сар шинийн баяр гэдэг бол уламжлалт баяр. Энэ баяраа тэмдэглэн өнгөрүүлэх нь зүүн эргээд. Гэхдээ аль болох энэ архи согтуур намын зүйл гэдэг юм уу? Өнөөдөр тэр ирж байгаа тэр зочин гिचтэй архи согтуур намын зүйлээр бас шахахгүй байхыг л бас цагдаагийн болгоомжоос анхааруулж хэлмээр.